Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Химийн элементийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel машинтай болдоо урамшууллаараа Skytel компани замун од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллаж байна. За студид Хятад улс Ланжаа хотоос физикч Бэлгүүн за холбогдсон байна. Хөтлөгч Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол цайрын дутагдалд орж болох уу? За өдрийн мэнд. Өдрийн мэнд сайн уу гэд. Ямар удаан уулзаагүй хүн бэ? Харин тийм ээ. Хинээ Цэнгэлийн хоолойг сонссон чинь нөгөө нэг жоохон бахад зурх өглөөний радио гэдэг байсан шүү дээ. 5:30-аас эхэлдэг байлгүй. Нэг 5:30-аас эхлээд 6 цагаас яг Улаанбаатар 6 цаг боллоо гэх. Тэрний эмгтэйгээ хоолойтой амар адилхан санагдлаа. Амар ностальжи явлаа шүү дээ. Улаанбаатарт 16 цаг гэдэг. Харин тийм яг тэгээс сонсогддог. Нэрээ удаан холбогдоогүй мэн. За сайн бидтэй. Дажгүдээ тэгэл ажил хичээл гээл энэ ч эхэлчихэл явж байна. Монголоор сайн сайхан юу? Тэгэл цагаагаар нэг өвөл болоод нэг 100 болоод хавар намар болоод байж ин да. Улирал дотроо 4 улиралтай. Улирал дотроо 4 улирлыг нэг дор үзээ дөө. Тэгээ тэр юу юм гэсэн чинь яг өнөөдрийн чивчээр ярих сэдвтэй асайг холбоотой юм гэсэн. Ягаад тэгэхээр одоо манай монголчууд шиг ялангуяа монголчууд шиг нөгөө нэг намар хаврын улирлуудад нэг өдөрт бид нар чинь 4 улирал үзчихдэг шүү дээ. Өглөө гарсан чинь цас аялж идэг шүү дээ гэснэ. Өдөр болонгууд бороо болоод жоохон тэрнээс нэг үдээс хойш болонгууд зум болоод орой буцаад бороо болоод бүр харанхуй болонгууд цас аялаад дуусдаг. Тэр шиг тэгээ иймэрхүү нөгөө эрс тэрс уур амьсгалтай газар амьдардаг хүмүүс яадаг вэ гэхээр нэг өвчнөд өртөмтгий болдог. Одоо нөгөө нэг тий тэр чинь ингээл нэг халуун болоод нэг хүүтэн байгаад тахаар хүн ер нь удаан хүүтэн байснаас илүү өвчнөд амархан одоо өртөмтгий болчихдөг юм байна л да. Нөгөө талаас ийм нөхцөлд нөгөө хүн хоолоо маш сайн тааруулж тохируулж идэхгүй бол яг өнөөдрийн сэдвийн гол дүр зинк буюу цайрын дутагдалд орчдөг гэсэн. Цайрын дутагдалд орчдөг эсвэл цайрын илүүдэлд орчдөг гэж байгаа байхгүй. За тэгээд цайрын дутагдал юм уу цайрын илүүдэлд орчих юм бол ер нь хүний биеинд айгүй аюултай. За ер нь ингээд өмнө ингээ урнаа бит хоёр ч гэсэн зөндөө ярьсан бүх одоо хүний биеинд агуулгадж байгаа элементүүд ялангуяа цайр ч гэсэн хүний биеинд агуулгадаг юм микро тэгээ маш багахан химийн элемент мөртлөө маш багахан дутахад эсвэл маш багахан илүүтгэхэд хүнд айгүй юм хортоо нөлөөнүүдийг үзүүлээд эхэлдэг байгаа байхгүй. За хамгийн наад захын жишээ бол ерөөсөө цайрын дутагдалд орсон хүн халзарч эхэлдэг гэж байна. Үс нь халзраад эхэлдэг. За арьс хуурайшдаг, арьс бүр хит цайдаг. За дотор муухай өргөдөг, хоолны дуршил багасдаг, нойронд муу болдог, амархан ядардаг гэж байгаа байхгүй. Тэгээ ингээ харахаар ер нь л манайханд их хитэн байдаг шинж тэмдгүүд явж байгаа. Ялангуяа намар хавар ингэдэг ийм шинж тэмдгүүд илэрдэг гэж байна. Тэгэхээр цайрын дутагдалд бол ер нь орж болохгүй юм байлээ. Гэхдээ бас илүүдэлд орж болохгүй. Цайрын илүүдэлд орчих юм бол эсэргээрээ яадаг вэ гэхээр буцаад адилхан нойрондоо муу болно. Мөн дотор муухай өргөөл ингээд нөгөө нэг жирэмсний хордлого гэдэг шиг юм өдөр болгон дотор муухай өргөөл хоолмол идмэргүй санагдал тэгэл яваад идэг гэж байна. Тэгэхээр ийм чухал элемент юм байлээ. Цайр гэдэг маань өөрөө ийм биш. Бидний эрүүл мэндэд. Тэгээ ингээ харсан цайрын дутагдалд орж болох уу гэдэг сэдвүүдээ зүгээр амархан хариулт өгөх юм бол болохгүй тий. Цайрын дутагдалд орж ирнэ бид нар болохгүй. Цайрыг ямар нэгэн байдлаар хүнснээсээ авч явах хэрэгтэй. Манайх шиг оронд яагаад бид нар өөрсдийн мэдлгүй ингээд амархан цайрын дутагдалд орох гэдэг вэ гэхээр ерөөсөл хүнсээ зөв тохируулж чаддаггүй. Одоо чи нөгөө ингээд цаг агаар огцом солигдоод ангууд хүүтэнд юу одоо тэгээ өвөл жишээ нь бид нар юу идэх вэ? Хүүтэнд юу идэх вэ? Дулааханд юу идэх вэ? Тэгээ тохируулж авахгүй бол зарим хоол хүнснүүдээс жишээ нь одоо махнаас бид нар агүй их цайр авч байгаа шүү дээ. Гэтэл тэрийг өөр төрлийн хоол хүнстэй холиод хэрэглэнгүүт нөгөө төрлийн хоол хүнс нь болохоор одоо зарим төрлийн буудаанууд гэж байгаа байхгүй. Тухайн цайрыг дарангуулж идэг нөгөө биеийн шингэх процессыг байхгүй болгоод зүгээр л яг орсон замаар нь буцаага гаргацдаг гэж байна. Тэгэхээр нөгөө хичнээн мах ийдсэн ч тэр махнаасаа би авах ёстой цайрыгаа авч чадахгүйгээд буцаагаар гаргацдаг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ ингээ манайхан их түгээмэл өгдөг шинжтэй юм. Тийм болохоор бид нар ер нь хоол айгуу тохируулж авах хэрэгтэй юм байна лээ. Цайрын дутагдалд орохгүй тул. Йод энтерэг болохоор хүн айгуу мэддэг гинэ нөгөө багаас нь ингээ заачдаг. Йоджулсан давс хэрэгэлтэй. Ийм йод хэрэгэлдэхгүй бол ингэн тэгэн бамбаа булчирхан өвчин тусна бамбаа томорно гэдэг. Цайрыг болохоор бидэрт нэг багаас нь хэлж байгаа. Гэтэл цайр бол айгуу чухал юм. Тэгээ миний санджаар жирэмсэн эмэгтэйчүүд ялангуяа. Тэгээд хүүхдүүд ялангуяа шилжилтийн 18 нас хүртэл хүүхдүүд
цайр айгу одоо нөгөө идэвхтэй ялангуяа цайраа үзүүлээд цайр айгу идэвхтэй хэрэгжилж явах хэрэгтэй гэдэг юм бэл. Тэгэхгүй бол цайрын дутагд орхол юм бол нөгөө хүүхдэд ялангуяа айгу аюултай байдаг гинэ. Хүүхдийн өсөлтийг дарангуулад эхэлдэг цайрын дутагт орчих юм бол. Тэгвэл одоо ингээд жишээ наазах нь одоо жижигхэн биетэй хүүхд төрдөг ч юм уу, амархан өвчлөмтгий хүүхд төрдөг ч юм уу, дархлаа муу хүүхд төрдөг ч юм уу тийм ийм байдлууд үүсдэг. Өсөж томорж явах үедээ ч гэсэн мөн цайрын одоо хэрэглээгээ доктортой байлгаад доктортой одоо нөгөө зөв тунгаараа цайраагаа авч явахгүй бол хангалттай өндөр болтгоо гэдэг ч юм уу тийм. Уул нь бол өндөр болох ёстой байл хангалттай өндөр болтгоо гэдэг ч юм. Эсвэл одоо дархлаа муу учраас амархан ханаа түрх гэдэг ч юм уу ийм асуудалд ордог гэж байна. Тэгээ ингээд харахаар манай найзууд донд цайрын дутагдaltaй хүүхдүүд байгаа юм шиг санагдсан надад. Хүүхдүүд гинэ манай найзууд айгүй ингээд амархан жишээ нь ингээд сардаа нэг удаа ханаа түрдэг маа нэг найз байдаг байхгүй юу. Тэгээ ингээд бид хоёр ч бараг 10 хэдэн жил найзлахад ерөн сонсоодсэн чинь мань хүн бараг төрөлхийн дархлаа муутай гэхээс илүү ерөн зүгээр төрөлхийн жоохон цайрын дутагдaltaй байгаад исэн гэж магадгүй санагдаад. Тэгэхээр бас үзүүлчих. Манай тэр найз сонсч байвал үзүүлээрэй. Тэгээ цайрын дутагдaltaас хүмүүс орох юм бол юм аюул байдаг гэж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд бас мөн цайрын дутагдалд орчих юм бол нөгөө ургийн өсөлтөнд шууд нөлөөлдөг юм гинэ. Цайр ерөөсөө нөгөө ураг дутуу хөгжих одоо тий тэгээ бүр одоо хүндрэх юм бол нөгөө нэг эрсдэх тийм эндэлт бий болох тэр аюулуудыг бий болгочдөг гэж байна. Тэгэхээр амар чухал элемент байгаа байхгүй цайр ерөөсөө. Тийм байна. Харин тийм ээ. Ер нь цайрыг болохоор яг за миний бодож байгаа бид ингээ улаан махнаас цайрыг бас хүнснээс авч болох юм байна. Загаснаас авч болох юм байна. За цайрын дутагдалд орох юм бол дархлаа маш их ундгийн байна гэдгээр нь бодож исэн. Түрүү ус унана гэсэн чинь шууд айж эхэлж байна. Би ч гэсэн одоо ус унаг юм гутаагаад ойр ус айгүй их унаад байгаа. Айгүй бол цайрын дутагдлаас болоод байна уу? Цайрын дутагдлаас болоод байна уу? Ядарснаас болоод байна уу? Тэгэхээр ийм байна. Тэгэхээр бас нэг юм одоо энэ ингээд хүний эрүүл мэндэд энэ чухал элемент яаж үүссэн бэ гэдэг асуулт нь өөрөө их сонирхолтой. Тэгэхээр яг манай өмнөх дугааруудыг сонссон сонсогч нар маань бас одоо жоох юм юутай болж байгаа одоо таамаглалтай. Тэр нь юу вэ гэхээр цайр гэдэг элементийн атомын дугаар нь 30 буюу нэгсэндээ цөмдөө 30 ширхэг протонтой 30 ширхэг нейтронтой тэгээд тойроод төдий хэмжээний электрон байдаг гэсэн үг. Тийм ийм атомын бүтцтэй элемент байна. Тэгэхээр ингэж асууж болно. Одоо би жишээ нь гэрийн даалгаврын асуулт асууж болж байгаа байхгүй. Хэрвээ цайрын атомын дугаар нь 30 бол цайр хаана үүссэн элемент вэ гэж асууж болно. За ихэнх элементүүд бол бид нар ярьсан оддын цөмд үүсдэг гэдэг тийм. За оддын цөмд үүсгэхээс өмнө ертөнц их тесрэлтээр анх үүсгэхэд ихэнх нь одоо 96% нь ус төрөгч гэдэг элемент байгаа. Манай мэндийн өвлөх системийн хамгийн ихний элемент тийм хамгийн хөнгөн элемент. Нэг протон, нэг электронтой. Тэгэхээр ийм элемент ертөнцийн даяар үүсэж байна. Яг тэгэхээр чи хамгийн хөнгөн тэгээ хамгийн үүсгэхэд амархан нөхгүй. ертөнцийн даяар баахан протон, электрон байж байгаа хоорондоо нийлээл одоо баунд систем буюу нийлмэл систем үүсгээд ус төрөгч болчихж байгаа. Ус төрөгч болчихж байна. За ингээд тодорхой хэмжээний гели үүсэн, за нэг жоохон литиум үүсэн. Энээс илүү хүнд элементүүд их тесрэлтийн дараа үүсэх боломжгүй байдаг. За ингэж явж байгаад одод үүслээ ус төрөгчдөөс. За ингээд одод үүсэнгүүт одод маань цөмдөө цөмийн нэгдэх урвалаар нөгөө 4 ус төрөгчийг хооронд нь нийлүүлж гелийг гаргаад дахиж гелийг хооронд нь нийлүүлж гелигийн дараагийн элементийг гаргаад тэрний дараагийн элементийг нийлүүлээл дахиад хүнд элементийг гаргах маягаар ингэж явдаг. За ингэж явсаар хагаад төмөр дээр очиод зогсон. Яагаад тэгэхээр төмөр хүртэл бүх элементүүдийг хооронд нь нийлүүлээд нэг хүнд элемент гаргаж аваад байна шүү дээ тий. Одоо энэ чинь нөгөө нэг легогоор ярих юм бол ингээд юм өрөөл нэг том юмыг би гаргаж аваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхэд өөрөөсөө энерги ялгаруулж яддаг байхгүй. Нэгсэндээ бидэрт ашигтай гэсэн үг. Одондоо ашигтай. Од маань илүү ингээд өөрийгөө тижээгээд идэг гэсэн үг. Энерги гаргаж аваа. Гэтэл хоёр төмрийг хоёулаа хооронд нь нийлүүлээ л та. Төмрийн атомын дугаар маань 26. Тэгэхээр хоёр төмрийг хооронд нь нийлүүлэнгүүт тэр нийлэх одоо цөмийн нэгдэх процессоос энерги гаргаж авах биш. Харин хоёулаа гаднаас нь энерги өгөх хэрэгтэй болчихно гэсэн. Ашиггүй болчихж байгаа байхгүй. Илүү их энерги өгжиж төмөрөөс илүү хүнд элементийг гаргаж авдаг учраас нөгөө одод маань хэрвээ цөмдөө төмөрөөс илүү хүнд элементийг гаргаж авдаг байсан бол гэж төсөөлье тийм байсан бол одод айгүй хурдан унтарчгаар байгаа байхгүй. Нөгөө төмөр хүртэл цуглуулж авсан энерги буцаагаад яах нь төмөрөөс илүү хүнд элементийг гаргаж автаа зарцуулчихар чи одод айгүй хурдан унтраад юун энэ ертөнц үүсэхтэй. Юун зингэлэвтэй хоёр од мөндөр яриад суух болчихж байгаа. Тэгэхээр оддын цөмд бол ерөөсөө төмөр хүртэлх элемент үүснэ. За төмрийн атомын дугаар бол 26 гэж хэлсэн тийм. Тэгэхээр логикоор нь хөөх юм бол 26 хүртэлх атомын дугаартай элемент оддын цөмд үүсгэнэ.
Тэгэхээр цайр гэдэг элементийн маань атомын дугаар нь 30 гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 30 ерөөсөө юунд үүсээгүй байгаа. Оддын цөмд үүсээгүй элемент болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цайр хаанаас үүссэн тий? Цайр хаанаас ирсэн гэдэг асуулт гарч ирнэ. За тэгэхээр хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлээ тий. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel-ийн машинтай болдоо урамшууллаараа Skytel компани маань дэмжиж ажиллаж байгаа. Энэ айгүй гоё урамшуул байгаа. Skytel компани бүр хамгийн том урамшууллыг яг одоо сонсогчдод бас хэлэх гэж байна. Та Skytel-ийн аль нэг үйлчилгээг аваад урамшууллыг эрх цуглуулад житүүр T1 машины эзэн болох, за мөн Maestro Box-оос одоо төрөл бүрийн дижитал бэлэг, Apple брендийн бэлэг, олон эрхийн бичгийн эзэн болох боломжийг Skytel-тай олгож байгаамаа. За тэгэхээр энэ урамшуулалд яаж одоо та хамрагдаж болох вэ? Яаж эрх цуглуулах вэ гэдгийг одоо зааж өгье. Та дараа урьдчилсан хосолсон төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох. За эсвэл одоо урьдчилсан төлбөртөөс Монголдоо дараа төлбөрт рүү шилжих. За эсвэл Монголдоо дараа төлбөрт багцаа жоохон ахиулах. За 7000, 11000, 14000, 21000 төгрөгийн дижитал картаар дансаад цэнэглэх. За эсвэл бүр төлбөрөө төлөх. За ерөөсөө энэ үйлчилгээнүүдийн аль нэгийг авах болгондоо та эрх цуглуулсаар байна. Тэгээ цуглуулсан эрхээ та Skytel аппликейшнээр ороод шалгах боломжтой. Дээрээс нь Maestro Box задлаа, дижитал бэлэг, дата багц, эрхийн бичиг, за маш олон гой бэлгнүүдийг авах боломжтой байгаа. За тэгээ Skytel компани одоо энэхүү урамшууллаараа дамжуулаад хэрэглэгчдэд одоо урамшуулгын зэрэгцээ одоо ухаалаг хэрэглээг дэмжих. Тэгээ хэрэглэгчдэд бодиттой хөшүүрэг бий болгох зорилготойгоор ийм гоё хөтөлбөрийг бидний төлөө одоо хэрэгжүүлж байгаа. Та эрхээ цуглуулад шинэхэн машиныг төлхөөр атгах боломж байна. За Skytel-ийн үйлчилгээг та Skytel-ийн салбарууд болон Sky Kiosk, за Skytel application web ашиглаад бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой байгаа. За лавлахыг хүсвэл 60 series 90 дугаар руу залгаа. За эсвэл одоо www.skytel.cg-ийн рүү вебсайтаар нь ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад та житүүр T1 машины эзэн болох бүрэн боломж байна шүү. За Skytel-та баярлалаа. Баярлалаа. Бараг ерөөсөө нэгж цэнэглэх ч юм уу эсвэл нөгөө нэг юугаа хөтөлбөрөө солихоос ахуулаад төрлийн юугаараа л суглаа авчих юм ба шүү дээ. Ерөөсөө. Тэгэхээр ч айгүй амарлын. Тэгэл бараг нэг удаа янгууд нэг суглаад тэр чинь нөгөө машин хожих магадлал нь дагаад ихс чинь гэсэн үг шүү дээ. Яг анаа. За тэгэхээр Skytel-ийн хамт олондоо баярлалаа. За тэгэхээр энэ зөвхөн цайр гэдэг элемент оддын цөмд үүсээгүй юм бол тий хаанаас ирсэн бэ гэхээр илүү одоо хүнд элементүүдийг үүсгдэг дахиад хэд хэдэн процесс байгаа манай ертөнцид аз болж гээ. Тэр байгаагүй байсан бол тийм хүнд элементүүд үүсэхгүй байх байсан байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн алдартай нэг нь юу гэхээр ерөөсөө хит шин одны тесрэлт буюу супернова. За хит шин одны тесрэлтийн үеэр маш их хэмжээний өндөр одоо энерги ялгарч байгаа. Одоо төсөөлөх юм бол хит шин одны тесрэлт манай галактикийн цөмд байгаа одоо гэрэлтэлтээс илүү хурц харагддаг байхгүй. Тэгэхээр маш их энерги тийч ялгарч ийн гэсэн. Тийм их энерги ялгархаар тухайн одоо оддоос цацарж байгаа за төмөр байна гэж бодъё л да. Тэр төмөр маш их хэмжээний нейтрон өртөө шингээгээд авчдаг. Тэгээ шингээж аваад бүр хүнд элемент болоод дараа нөгөө хүнд элементүүд маань тогтворгүй буцаад хөнгөн элементүүд рүү задраад явж яхад яах нь зарим нь цайр дээр очиод зогсон, зарим нь алтан дээр очиод зогсон, зарим нь мөнгөн дээр очиод зогсон гэх мэтэр цайр гэдэг элемент үүсдэг байна. За өөр нэг дараагийн процесс нь юу вэ гэхээр нейтрон оддын мөргөлдөөн гэж болдог. За манай ертөнцид жишээ нь зүгээр манай галактикийн хувьд авч үзэх юм бол манай нарны аймаг шиг нэг нартай тэгээд тойроод ингээ 8 гарыг эргэлдчихэд ийм систем бол ховор байдаг. За ихэнх оддын систем юу гэдэг вэ гэхээр хоёр буюу түүнээс дэш одод нэгнийгээ тойрж иргэдэг оддын системүүд дандаа. За тэр оддын системүүд чинь ингээл нөгөө одод нэг өдөр мөхөөл алга болно шүү дээ. За тэгэнгүүт зарим тохиолдолд нь хоёр шиг нейтронод үлдчихдэг. За хоёр нейтронод нэгнийгээ тойрж иргэж байгаа нэг өдөр хоорондоо тас итгэн мөргөлдөн заяа. Тэгээ нейтронод чинь манай ертөнцийн байгаа хамгийн өндөр нэгттэй байдаг. Тэгэхээр хоёр нейтронодны мөргөлдөөн гэдэг бол ертөнцийн байгаа хамгийн хүчтэй тесрэлтүүдийг бий болгодог байхгүй. Чин супернова бол нейтронодны мөргөлдөөнийг тооцохгүй ертөнцийн хамгийн хүчтэй тесрэлт. Одоо нэг галактикийн ялгаруулж байгаа нийт гэрэлтэлтээс их гэрэлтэлтийн ч цацардаг гэж шүү дээ. Гэтэл нейтронод маань өөрөө супернова тесрэлтээс дор хаяж 100000 дахин өндөр энерги тэнцээ давхар гаргаж байгаа. Тэгэхээр бүр илүү өндөр энергиэр мөргөлдөөд тэнцэнээс дахиад төмөрөөс илүү хүнд элементүүд, цайр, алт гэх элементүүд үүсэх боломжтой болчихж байгаа. Энд нэг юм бас сонирхолтой юм болц. Тэр яг нэг 10 жилийн өмнө хаа хүнд өртөгтэй хамгийн анхны удаага хоёр нейтронодны мөргөлдөөнийг бүртгэж авсан байхгүй. Тэгээд бүртгэж аваад дараа нь ингээд юу үлдсэн бэ гэдээ харна шүү дээ. Тэр нөгөө хоёрын мөргөлдлөө тэгээд ямар юмнууд үлдсэн бэ гэсэн тэнцэнээс нь нийт 100000
биш ээ 100 мянган ширхэг дэлхийдээ тэнцвүүц хэмжээний алт тэр нейтронодын мөргөлдөөнөөс цацарсан байна гэж. Тийм их хэмжээнд манай дэлхийн хэсэг хэмжээний алт ялгарсан байгаа байхгүй тэндээс. Тэгсэн яг тэрэн дээр нөгөө баг хурал дээр юуны хэвлэлийн хурал гэж зарладаг штэ. Тэрэн дээр нэг сэтгүүлч асуусан чинь тэр алтнуудыг яаж авах вэ гэж асууж. Нөгөөх нь барай манай галактик нөгөө захад болсон процесс. Тийм их хэмжээний юм хүнд элементүүдийг одоо өөрөөсөө цацдаг байх нь супернова тесрэлт нейтронодын мөргөлдөөнүүд маань. За ингээд нөгөө нэг цайр гэдэг элемент маань окторгууд цацагчлаа. Тэг ингээ окторгууд дэмид хэмжээ явж байгаад яах нь одоо манай 4.5 тэрбум жилийн өмнө манай нарны аймгийг үүсгэсэн нөгөө ус төрөгчийн үйл байгаа шүү дээ. Тэр үйлдэл ирээд холилдох нь биш шүү дээ. Тэгээд яг ус төрөгчөөс бүрдсэн нэг хэсэг нь манай нар болоод байж хахад бусад нөгөө цайр маань яг магадгүй өөр металлтай холилдоод тий цайрын эсэл ч юм уу тиймэрхүү одоо нэгдлүүдийг бий болгоод за ингээд манай нарыг тойроод эргэж явахдаа тэнцээ дэлхий гэдэг нэг гариг үүсэн шүү дээ. Дэлхий дээр ирээд дуунандаа дээрээс нь дахиад юм хөрслөг гадаргуу үүсэн. Тэгээд манай дэлхийн маань одоогийнхон цайр гэдэг элементийг бий болгосон. Өөртөө олж авсан байгаа байхгүй. Тэгэхээр яг энд нэг юм харагдах нь өнөөдөр бидний ашиглаж байгаа цайр, алт, зис гэх мэт энэ бүх элементүүд за уран, газрын ховор элемент гэдэг ч юм. Энэ бүх элементүүд маань бүгд одоо нөгөө нэг шавхагдах нөөцүүд байхгүй хязгааргүй нөөц биш те энэ чинь анх дэлхийг үүсэж яхад нь дэлхий дээр ирсэн тэгээ дэлхий дээр ингээд бий болсон дэлхий дээр бий болсон гэж хэлж болохгүй л те дэлхий дээр ирсэн л гэж хэлэх хэрэгтэй л те дэлхий дээр бий болсон элемент гэж яг хүмүүс бий болгосон элементүүд байгаа одоо лабораторийн аргаар түүнээс биш байгалаараа дэлхий дээр бий болсон элементүүд бол маш цөөхөн байна. Тэгэхээр ийм маягаар ингээд дэлхий дээр энэ элементүүд маань ирсэн байна. Тэгээ бид нар одоо тэрийг нь ашиглаад магадгүй бас одоо ингээд сүүлийн нэг дахин ашигладаг болж байгаа тийм. За энэ утгаараа цайр бол бас айгүй онцгой элемент юм байна л та. Ягаад тэгэхээр цайрыг ерөөсөө одоо би ямар нэг юмд ашиглачаад буцаагаад ингээд хаягдал гарна шүү дээ. Тэр нь өөр ингэсэн бас энэ цайрын тодорхой юутай байгаа шүү дээ. Нэгдэлтэй байгаа. Тинчээс нь буцаагаад цайраагаа ялгаж аваад дахин ашиглах боломж нь айгүй өндөр гэдэг юм байна. Нэг гэсэндээ байгальд үзүүлэх хордлого буюу тий хорын хэмжээ хоруу чанар гэх юм уу одоо тэр нь харьцангуй бага байдаг гэж явах. Тэгэхээр айгүй юм ээлтэй хүнд ч ээлтэй байгальд ч ээлтэй элементүүдийн нэг байна. Гэтэл нэг сонин нь юу вэ гэхээр цайрыг хүнд төрлөختөн хамгийн анх хэрэгжилж ирсэн хизээнээс хэрэгжилж ирсэн бэ гэж асуухаар бүр дээр үеэс бүр ерөөсөө нийтийн тоотлолын өмнөх 1000 жилийн өмнөөс 3000 гаруй жилийн өмнөөс бид нар цайрыг хэрэгжилж ирсэн байна. За тэгж хэрэгжилж ирэхдээ яг цайр гэж мэддэггүй байсан заяа. Тэрийг бол тухайн үед бол хинч цайр гэж мэддэггүй байсан. Гэхдээ бид нар тэрийг өнөөдөр ингээд өөр нэрээр нэрлэдэг. За тэрийг тааж чадах уу? Нэг юм зүр цэцэн үгэнд ордог үг. Юуны дэрэгдэх юу яана гэдэг нэг зүр цэцэн. Алтны дэрэгдэх гуйл шарлан гуйл аяг маяг халбах сэрээ тэг юу гэдэг те тэр орно гэж юу? Тийм гуйл гэдэг маань ерөөсөө л цайр тэгээд копр чи юу лээ зис хоёрын нэгдэл юм байна л та. Ерөөсөө л цайр зис хоёр маань байгальд нэгдмэл хэлбрээрээ байж идэг юм байна. Тэрийг нь бид нар гуйл гэж нэрлэдэг юм байна. Тэгээ нөгөө алт шиг гялалцдаг. Бараг алтнаас илүү тод гялалцах гэдэг нь аргагүй байхгүй. Зис чин өөрөө шаргалдуу гялалцдаг элемент, цайр чин өөрөө цэнхэр цагаан өнгөөр гялалцдаг элемент. Тэгэхээр нэгсэн ингээд илүү тод гялалцдаг юм дээр илүү тод гялалцдаг юм хийчихэр чи алтнаас илүү гялалцдаг шүү дээ. Тэр нөхөрч. Тэгэхээр ингээд юм гуйл хэлбрээр ерөөсөө хүндрэлт юмд 3000 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн. За энэ үедээ бол хамгийн өргөн хэрэгэлдэг байсан юм нь ерөөсөө л зоос идэг гэсэн гэж гуйлаар. Тэгэхээр энэ нөгөө нэг алтны дэрэгдэх гуйл шаргална гэдэг зүр цэцэн үг бол магадгүй бараг 3000 жилийн өмнөөс зүр цэцэн үг байхгүй. Тэр үед гуйлаар зоос идэг те. Тэгээ байж байгаа дараа нь чинь нөгөө нэг төмөр ган алтаар хийдэг болж эхэлсэн шүү дээ. Тэнгүүд яг нэг одоо сэргэлэн ч юм уу эсвэл нэг юм залтай ч юм уу нэг нөхөр нь аваачаад гуйлаар нөгөөтг нь дөөрэлгэн шүү дээ. Тэгээд айгуул бол энэ зүр цэцэн галсан байж магадгүй те. Тиймэрхүү юм нөхцөл байдал ястаа магадгүй юм байна. Тэгэхээр ингээд гуйлаар бид нар бол хамгийн түрүүнд зоос идэг гэсэн. За мэдээж одоо нэг эмэгтэй хүний эрэгтэй хүмүүсийн одоо хүмүүсийн гоёл чимэглэл байгаа тийм эмэг, бөгж, гинж гэх мэт. За хувцсны юм гоёл чимэглэлүүд хийдэг байсан байна. За ингээд дараа нь яг зэвсэг хийдэг байсан. За гэхдээ гуйлаар хийсэн зэвсэг бол мэдэхгүй байх. Зөөлөн тийм шүү дээ. Гуйл чих зөөлхөн тийм бараг ингээд гараар ингээд чи ячаад идэх шүү дээ.
уян байгаад нугарчаад байдаг. Тэгэхээр гуйлаар яг зэвсэг хийдэг байсан гэж байна. Гэтэ тэр нь бол нэг хол яваагүй байх л гэж бодож байна. Нэгсэнд удаан тэгж ашиглагдаагүй байх. За ингэж ашигладаг байсан байна. За гэхдээ бүр сони юм нь юу байсан бэ гэхээр эртний ромчууд одоо ингээд 2000 жилийн өмнө те одоо эртний ромчууд чинь Ромын хотууд айгүй ийм орчин үеиг байсан байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө нэг цэвэр усны системтэй нөхдөж чинь. Цэвэр усны системтэй буюу одоо ингээд манай орчин үед бол ингээд цэвэр усны систем байгаа шүү дээ. Карантинаас би ус гоожлоод уудаг тий. Тиймэрхүү маягийн цэвэр усны нэгдсэн системтэй байсан байна. Зарим хотууд нь. За тэгэхээр эн чинь их байдал их одоо цэвэр устай холбоотой болонгууд л байдал айгүй нарийн болоод эхэлж байгаа. Ягаад тэгэхээр цэнгэл нэг газар ингээд амьдардаг. За цэнгэл бэлгүүн цэнгэл хоёр ингээд нэг газар амьдардаг. Нөгөө тал хасаа амин хоёр нэг газар амьдардаг гэж бодъё л та. Тэгээ ингээд нэг юм хоолооноос хоёулаа дөрвөлээ ингээд цэвэр ус авдаг тий. Гэтэл тэр хоолойг юугаар хийх вэ гэдэг асуудал гарна шүү дээ. Тэр чинь модоор хийчих юм бол баларна шүү дээ тий. Гаднаас нь хог орон шатна гэд бохирдох аюултай. За цэвэр гангаар хийчихэд өгвөл тий. Цэвэр гангаар хийнгүүд ган чин өөрөө төгс элемент биш үү гэхгүй. Гангийн дайсан чинь хүчил төрөгчтэй ерөөсөө зүгээр хүчил төрөгчтэй эсэлдэл нөгөө нэг зэврэх гэдэг үзэгдэл болдог шүү дээ. Зэврэл будаа болчихно. Тэгээд хүчил төрөгч бол тий ямар ч металлыг будаа болгодог шүү дээ. Ерөөсөө хэдхэн жилийн дотор хогдор үсэр гэдэг шүү дээ тий. Хэвээ идчихдэг гэдэг шиг юм байна. Зүгээр шууд идчихдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг яах вэ одоо ингээд яаж удаан ашиглах вэ те баян тэрийг солиодох юм бол тийм цэвэр усны системтэй байгаад яах юм те зүгээр тусдаа худгаас очиод усаа авчил та тусдаа худагтаа авчиг. Тэгэхээр энийг тухайн үед ромчууд болон тухайн үеийн энэ эртний одоо 2000 жилийн өмнөх амьдарч исэн соёлын хөгжил яаж шийдсэн бэ гэхээр юм ган хоолой бүглэнгүү те ган хоолойныхын доктортлыг цайраар бүрсэн байгаа байхгүй. Цайраар бүрчингүүт нөгөө гам маань эсэлдэх чанар нь асар бага болдго юм. Ерөөсөө бараг 10 дахин бага болчихдог. Маш удаан зэвэрдэг. Тэгэл ерөөсөө цэвэр усаа ингээд айгүй олон жилээр ашиглах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энийг бол өнөөдөрч бид нар ашигладаг байхгүй. Өнөөдөрч манай Улаанбаатар хотын энэ цэвэр усны гангууд одоо нэг хоолойнууд байгаа шүү дээ. Жил болгон солидог тийм. Нэг юм цагийн хууртай солидог шүү дээ. Халуун усны хоолойнууд. Тэр бол өөрөө бүгд доктортлын ингээд цайраар бүрдсэн. Цайрын дагваргууд бий болгоцсон. Гадарталт нь бас дагваргууд бий болгоцсон. Гэтэ мэдээж орчин үед хөгжсөн юм чи өөр нэмэлт одоо бүр илүү тэрийг яах юмуд хийсэн л байгаа л та тийм. Бэлгүүдээ тийм. Тэгэхээр ингээд цайраар бүрээд нэг цэвэр усаа цэврээр нь гүйлгэх. Хоёрт нөгөө нэг тэрийг гүйлгэж байгаа хоолойнуудаа зэврүүлэхгүй байх шаардлагуудыг ханддаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө бид нар ингээд аль дээр үесээ цайрыг өөрсдөө яг гуйл энэ төр гэж нэрлэлсэн. Гэхдээ юм цайр гэдэг тусдаа элемент гэж мэдгүйгээр ашигладаг байсан байна. Дандаа ашиглаж ирсэн байгаа байхгүй юу бүр. За иймэрхүү маягаар ер нь цайрыг ихэвчлэн ашигладаг байсан байна. За тэгвэл цайр гэдэг элементийг яг цайр гэдэг юм тусдаа элемент юм байна тий. Наа чи гуйл гэдэг элемент биш юм байна. Гуйл чин өөрөө зис болон цайр гэдэг хоёр юмнаас тогтсон юм байна гэдгийг хамгийн анх яаж мэдсэн бэ гэхээр энэтхгийн нөхдөд болж мэдсэн байна. Яасан гэхээр яг одоо 12-оос 13 дугаар зууны 12-оос 13 гэдэг чинь нэг Чингисийн байлдан дагууллын үе тий. За тийм биш үү. Байлдан дагуул гэж хэлэх үү одоо Чингис хааны их Монгол улсын үе их үү. Зарим хүмүүс байлдан дагуул гэхээр уурлаад дит юм байна. Манайхан ямар байлдаж дагуулдаг юм уу? Тэгээд байдаг юм бэл тэгээд их Монгол улсын үед гэсэн үг шүү дээ 12-оос 13 дугаар зуун. Энэтхэгийн заваарын уурхай гэж байдаг байсан гинэ. За тэр уурхад ажилдаг байсан Рajasthan гэдэг нөхөр. За тэр үеийн уурхайн одоо металлургчин гэсэн. Одоо нэг уурхаагаас олсон янз янзын элементүүд дээр янз янзын туршилт хийгээд мөнгө олгох гэж оролддог гэсэн нөхөр байгаа байхгүй юу тийм чи. Тэр үе чинь тэгээд одоо мэдээж энэ чинь нэгт ямар ч элементийг бол бид нар хамгийн түрүүнд зэр зэвсэглийн байдлаар ашиглаж болно. Хоёр бүх зөв зэр зэвсэглэлд ашиглаж байгаа зүйлийг бид нар амьдралд хэрэгтэйгээр ашиглаж болдог байхгүй тийм. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ингээд үздэг гэсэн. Тэгсэн энэ металлургч нөхөр яасан бэ гэхээр зуух хийгээд амар юм том одоо нөгөө нэг ханын зуух байдаг шүү дээ. Ханын пишин гэж хэлдэг шүү дээ. Пишин тийм зуух хийцэн байна. За тэгэнгүүт тэр зуух чи ингээд дээшигээ уур гаргадаг шүү дээ. Тэр нөгөө шатсан зүйл маань ууршаад дээшлэн. Тэнгүүт тэнцэн тэр уурын хорцсон юм одоо колд маягийн юм хийчихгүй. Тогоо тавьсан гэдэг төсөөлч л дээ. Тогоо хөмрүүлээ тавьсан. Нүс доор нь шатж байгаа юм уу тэр тогоонд очиод хөрөмтлөгдаад тэгээ ингээ хаачдаг те дараа. Тийм маягийн юм хийсэн байна л та. Тэгэнгүүтээ нөгөө нэг гуйл болон бусад ингээд элементүүдийг шууд зуух руугаа ингээ шатаасан байна.
Тэгээд шатаангууд цайр нь тэмцээ уршичдаг. Цайр чи ерөөсөө 1000 градус Цельсийн 1000 градус ингээд уршдаг элемент байгаа байхгүй. Цельсийн 1000 градус гэдэг чи юу ч шүү дээ. Айгу бага температур шүү дээ. Одоо нөгөө нэг бид нар гадуур явж байхад гагнуурчин юм гангижээдэг шүү. Тэгэнгүүт тэр гагнуурын өнгийг харах юм бол төвдөө цэнхэр өнгөтэй байдаг шүү дээ. Тэр чинь төвдөө цэнхэр байгаа. 100000 Цельсийн температур явж гин гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар ингээд яг жоохон нүд өвдөн л дээ уучлаарай. Нүд нь муу. Гэтэ ингээд жоохон хоолоос анзаарч чадах юм бол цэнхрээс шарлуу шилжсэн байдаг те. Тэр нь юу гэсэн үг вэ? Яг тэгдэг. Төмөөсөө холдогдсон температур буурж байгаа байхгүй. Өнгөөрөө ерөөсөө төвдөө 12000-аар металлыг хайлуулж ш. Тэгээ хооронд нь гагнаж जैन те. Тэгээ холдогдсон за шарлуу шилжээд өөр улаан руу шилжин. За шар улаан бол 5000 Цельс гэсэн. 1000 Цельс бол бүр бүдгийн марагдах юм шүү дээ хажууд нь. Хамгийн хамархан үсгэж болох халуун гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд цайрыг ялгаж аваад тэгээ нөгөө цайраараа янз янзын юмуд хийж эхэлсэн байна. Аяг маягны дотрыг бүрдэг ч юм уу те. Нөгөөх нь юм цагаан цэнхэр гоё өнгөөр гялалцдаг. Яг уу гэхээр тэгэл мэдээж хүн чинь нөгөө нэг талхнад байлаа бодоод зардаг. Янз янзын юм гээл зарсан болохгүй юм чи. Тэгэл нөгөөтгөөс өөр улс руу нийлүүлдэг те. Ийм элемент шинэ юм сони юм гаргаад авчлаа гэл гайхуулдаг ч юм ингээд. Тийм маягаар ингээд ашиглаж эхэлсэн байна. Тийм харамсалтай нь яг уу энэ металлургч маань мундаг ийм инженер хүн байсан ч гэсэн одоо ямар нэгэн шинжлэх ухааны тайлбарыг өгөөгүй. Тэгээ энэ бол ийм онцгой тусдаа элемент байна те. Энийг би ингэж ялгаж авлаа. Магадгүй тийч ийм процесс болж гин гэдэг ч юм тайлбарыг өгөөгүй байна. За энэ үед ч тэгээд манай шинжлэх ухаан ч гэсэн жоохон хэцүү хэлсэн үе л дээ. Дөнгөж харанхуй ерэн дуусч ирсэн. За үүний дараа харин яасан бэ гэхээр бид нар бас л ингэж яг цайрыг одоо ялгаад сурчиж байна л та. Ямар ч байсан. Нэг том амжилт болж байгаа байхгүй. Бид нар цайр гэдэг элементийг зис гэдэг элементээс тусад нь салгаж аваад сурцсан. Окей болж байна. За ингэж явж байгаад бүхэл бүтэн 400 жилийн дараа хамгийн анхны шинжлэх ухаанч тайлбарыг өгсөн байна. Энэ чинь манайхаа одоо ус төрөгч гэдэгтэй адилхан, хүчил төрөгч гэдэгтэй адилхан химийн элемент юм байна шүү дээ, тэ. Энэ бол ямар нэгэн ийм одоо бас өөрөө дотроо дахиад өөр ямар нэгэн элементүүдийн нэгдлээс тогтдоггүй, өөрөө харин тусдаа зинк буюу цайр гэж нэрлэгддэг химийн элемент юм байна гэдгийг олж нээсэн. За яг тодорхой он нь бол 1746 онд Германы Андреас Марграф гэдэг одоо хиймч хүн хамгийн анх цайрыг яг нөгөө нэг манай энэтхэг нөхөр ялгаж авсан шүү дээ тий. Тэрнтэй төстөө байдлаар 100-нд шатаах байдлаар одоо нүрстэй цуг шатаацсан байна л да цайрын хөдрийг. Тэгж нүрстэй цуг шатаагаад цайраагаа тусад нь ялгаж аваад за түүн дээрээ одоо химийн анализууд хийсэн байгаа хгүй. Жишээ нь дахиж бүр шатаагаад тий. Дахиж бүр тэндээс өөр элемент гарах нь юм. Эсвэл бүр одоо устай холж үздэг ч юм ингээд янз янзын байдлаар үдсээр байгаад энэ бол ерөөсөө цэвэр цайр гэдэг элемент юм байна. За яг нь тухайн үед бол атомын дугаар энэ нарийн мэдээгүүлсэн баг л та яг. Гэхдээ юутай нүрс төрөгчтэй харьцангуйгаар жинлэж үзээд атомын нэгж нь 30 байсан байх гэдгийг юм 30-тай ойролцоо тоо байна гэдэг юм чинь таамаглаж чадсан байна. Тэгээд ингээд хамгийн анх Европод Германы Андреас Марграф гэдэг эрдэмтэн цайр гэдэг элементийг өнөөдөр бол албан ёсоор химийн шинжилгээ ухаанд нээсэн гэж үздэг юм л. Яг тэрнээс өмнө бол бид нар цайрыг мэддэг байсан. Гэхдээ яг нөгөө шинжлэх ухааны нэршлэрээ цэвэр элемент байна, цайр гэж нэрлэе. За атомын масс нэг ийм юм байна гэдгийг энэ эрдэмтний ачаар бид нар мэддэг болсон гэсэн. Тэгэхээр одоо бол өнөөдөр ингээ харахад бол 300 хүрэхэд нэг хэдэн жил дутуу юм дээ. 21 жил дутуу юм уу тийм. 279 жилийн өмнө бид нар цайрыг яг хим элемент юм байна манайхаа гэж мэддэг болсон гэсэн. За хоёрд хамтрангаа танилцуулаад тэгээд үргэлжлэе. За тэгээ. За манай хамтран ажиллагчаар од хүндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр алтан гишүүд гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэхээр одоо од хүндрийн жилд та бүхэндээ шинжлэх ухаан танин мэдхүүн 1050 нэвтрүүлгийг бид та бүхэндээ хүргэхэд хамтарч дэмжиж ажилладаг ийм хандив өргөдөг ийм хүмүүсээ бид алтан гишүүд гэж нэрлэдэг юм аа. Тэгэхээр та хэрвээ алтан гишүүн болохыг хүсвэл та 1050 нэвтрүүлгийг нэг нэвтрүүлгийг 100 төгрөг хүрэхгүй одоо үнэлээд тэгээд жилдээ нэг удаа та 100,000 төгрөгийн хандив өгснөөр алтан гишүүн гэсэн одоо тусдаа группт ороод бидний нэвтрүүлэг YouTube-д орохоос нь өмнө та одоо тэр бэлтгэл байдал юу гэдгийг тэр бүхнийг маань үздэг. За тэгээд нөгөө нэг YouTube-д орж байгаа хуваараас нь өмнө нэвтрүүлгүүдээ үзнэ гэсэн үг. Дээрээс нь од мөндрөөс зохион байгуулж байгаа арга хэмжээ, жилийн ойд таас хөтөлбөргүйгээр оролцох юм эрхтэй болдго юм аа. За хамгийн гол нь ер нь та нэвтрүүлэг үзэж байхдаа шинжлэх ухааны танин мэдхүйг түгээн дэлгэрүүлж дэмжиж ажилласан гэж бас өөрөө бахархалтайгаар бодож олно. Тэгэхээр
Тэгэхээр яаж Одмондрын гишүүн алтан гишүүн болох вэ гэвэл та Хөдөлთა хөгжлийн банкны 94,000 419 104 518 гэсэн Одмондөр танин мэдхүн сувг эзэмшигчтэй данс руу та 100,000 төгрөг хийгээд гүйлгийн утган дээр нь өөрийнхөө фэйсбүүкийн нэр болон утасны дугаарыг бичснээр манай менежерүүд холбогдоод тантай холбогдоод одоо алтан гишүүн болгоно. За нэг юм төрсөн өдөр ч юм уу тэмдэглэлт баяр янз бүрийн гоё баяруудаар алтан гишүүн болох эрх бэлэглэх хэвээр супер санаа байлаа шүү. Тийм биш тий. Би сурч авсан гэд. Тэгээ алтан гишүүд маань дандаа дэмжиж ажилладаг. Алтан гишүүдтэй маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ яг хөө энд бас нэг юм дурдахгүй болно. Хүмүүс айгу хардаад яадаг те та нар ингээ ямар санхүүжилтээр яаж юм хийгээд байгаа гэдэг. Нэгт энд бас бид нар нэг юм ойлгох хэрэгтэй байна. Тэрний үхээр зүгээр инээдтэй жишээ авахд бол гандантаа зөвлөж болж байгаа байхгүй. Гандан гэдэг газар одоо нэг юм ном уншихаараа мөнгө авдаг штэ те. Тэрийг бас бид нар тодорхой хэмжээнд шүүмжилж чадахгүй байхгүй. Ягаад тэгэхээр тэнцээ чинь хэдэн нөхдүүд бас амьдрах гад явж байгаа штэ тийм. Нөгөө талаас бид нар энэчээд ямар нэгэн шинжилгээний танин мэдхүн нэвтрүүлэг хийгээд байж хахаар тэнцээд ямар ч байдлаар зардал гэдэг зүйл бий болж байдаг тий. Одоо наадзах нь YouTube-д оруулахаас эхлүүлээд студиуд бичгээс эхлүүлээд зардал гэдэг зүйл бий болно. Энд чинь цалин мөнгөний асуудал яригдана. Тийм учраас тэнцээ ямар ч байдлаар дэмжигч байгууллага болон дэмжигч гишүүд гэдэг зүйл бидэрт хэрэг болж байдаг. За тэрнийхэн ачаар бид нар дараагийнхаа нэвтрүүлгүүдийг хийх боломжтой болж байгаа. Түүнээс биш одоо нэг 100,000 төгрөг хандалаа тэр мөнгөөр чинь би өдрийн хоолой авч идэг үү те. Тэрийг мөнгөс нэг өөрийнхөө хэд зөвхөн хувийн эрх ашиглаагүй эн чинь буцаагаад нэг өгөө аваатай адилхан систем байгаа байхгүй. Тийм болохоор Яг нь. Энэ бол одоо нэг дэлхийд даяар байдаг жишг хаач байдаг юм энгийн жишг байна. За шинжилгээний лабораториуд ч гэсэн сүм дээрээ санхүүжилт байхгүй бол тэр лаборатори цаашаагаа явах ямар ч одоо боломжгүй болчихж байгаа. Ямар ч одоо тийм хэцүү байдалд орчихно гэсэн. За энэ дэр нэг юм минуттэй тохиолдлууд байдیں۔ Тэр юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс 2012 оноос хойш NASA-гийн төсвийг таньж ирсэн багхгүй. NASA-гийн төсвийг танаад байгаа. Тэгэхээр тэгэнгүүт нь одоо ингээд нэг ялангуяа одоо байгаа конгрессменууд нь бүр бүтэхгүй нөхдүүд болсон байна тийм. Бүр юм жоохон мангардсан хүмүүс очсон. Ингэнгүүт тэр нөхдүүдэд ингээд яг шинжилгээний юмнууд ярихаар итгэдэггүй юм байна л та зарим хит улс төржүүлээд байдаг гэж байгаа байхгүй. За чинь хамгийн наадсан саяхан бол одоо нэг хүүхдийн аутизм теленол гэдэг юмнээс бий болж болсон байна гэсэн юм гаргасан. Тэр шиг худлаа юм байхгүй. Тэрийг ерөөсө бүх одоо эрдэмтэд судлаачид үүсгэж байгаа. Ямар ч энийг баталдаг судалгаа байхгүй. За энийг бүр энгийнээр харъя гэх юм бол Америкийн нэгдсэн улсад 1980-аас 90 оны хооронд теленол зарахыг хориглосон юм. Яагаад хориглосон бэ гэхээр тэнцээ теленолын хордлого гэдэг зүйл бий болоод бүх теленолыг зах зээлээс татаж авсан байна. Тэгээд нэг хэсэг хүмүүс теленол ерөөсөө Америкийн нэгдсэн улс хэрэглээгүй. За тэгэнгүүт Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдүүдийн аутистик төрсэн хүүхдүүдийн одоо статистикэн дагаад буурж явах ёстой шүү дээ. Тийм үү? Яг тэр мэрийн уг нь хорчж байгаа юм чинь тий. Буураагүй тэр чинь яг хിവэрээ үжээд байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр аюу амархан юм чинь нэгийг хэрцэх нэг шууд хамаарлахгүй теленоос болоо гэдэг. Бүх эрдэмтэд нь хэлж байгаа. За энэ ч яг энийгээр юу энийг NASA яасан бэ гэхээр нөгөө нөхдүүд нь ингээд санхүүгийн асаад ч юм асуудалд ороод ангууд NASA шууд нэг сардаа нэг удаа ч юм уу те манай дэлхийдээ маш ойрхон тийм том хэмжээний солир дайрж өнгөрлөө гэдэг мэдээ гаргадаг байхгүй. Тэр нэгтэй хамгийн гол нь үнэн. Гэхдээ ягаад тэр мэдээг хоцорч гаргаж байгаа вэ гэхээр нөгөө санхүүжилт дутуу учраас одоо бусад зүйл ч гэсэн NASA одоо өөрсдийнхөө судлаач нарыг ашиглаж байгаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөө энэ талдаа санхүүжилт дутчихаар магадгүй өнөө шин нэг солир ирээд ундах байсныг бид нар мэдэхгүй өнгөрч магадгүй нэ шүү тий. Шинжилгээндаа бид нар хөрөнгө хайж яахгүй бол болохгүй шүү гэдэг юм жижигхэн далд мессежийг үргэлж өгж идэг. Тэгэхээр одоо ерөөс ямар ч юм шинжилгээний танин мэдхүн судалгаа, шинжилгээний танин мэдхүн түгээсийн бүх зүйлүүд өөрсдөө ямар нэгэн тодорхой санхүүжилтаар урагшилдаг байгаа гэдгийг ойлгороо. Тэгээд энийг ойлгодог алтан гишүүдтэй бас маш их баярлалаа. Баярлалаа. Одоо нэвтрүүлгийн төгсгөл яг хөө бид нар ингээд цайрыг ингээд янз янзаар өнөөдөр хэрэгэлдэм байх тий. Наадзах нь нэг усны хоолойнуудаа бохирдохоос, зэвэрхээс хамгаалдаг юм байна. За бас өөр нэг айгүй энгийн одоо цайрын эсэл гэж байдаг тий. Зинк оксид цайрын эслийг бид нар юунд ашигладаг вэ гэхээр ялангуяа 100 өвөл 2 айгүй их ашигладаг байна. Юу гэж тааж юм. Ялангуяа халуун оронд очиход. Оо тийм үү. Цайрын эсэл. За юу юм? Юу ахгүй нарны тос. Нарны тос ерөөсөө нарны тосонд агуулгдсан цайрын эсэл маань өөрөө бидний нүүрний арсыг нарны хит яган туйны хордлоход орохоос хамгаалждаг байхгүй. Ягаад гэвэл тэрийг цайр
блок хийчдэг. Өөртөө шингээгээд авчдаг. Тэгээд цаашаага яг уу гэтээ хэрэгтэй нөгөө нэг нарны туяаг нэвтрүүлж идэг. Тийм учраас ерөөсөө нарны тос гэдэг бол хамгийн энгийнээр цайрын эсэл багхгүй. Ихэнх нь ерөөсөө цайрын эслээс бүтчихдэг байна. Нарны тас чинь нөгөө эмэгтэйчүүд бид нарын болно өдөр тутмын хэрэглээ. За чи удахгүй харилцаагаараа цайр бүр илүү сонирхолтой юмтай давхар холбогддог. За үүний дараагаар цайрыг бүр юунд хэрэглэдэг вэ гэхээр батарейнд хэрэглэдэг гэж байна. За одоо нөгөө нэг жижигхэн батарейнууд үүдэг шүү дээ. Удирдлаганд хийдэг те. Эсвэл нөгөө нэг юм бугуун цаган дээр юм жижигхэн батарейнууд бол ерөөсөө цайрын батарейнууд явж байдаг тийм чи. Дандаа цайраар хийсэн батарейнууд явж байдаг. Мөн ийм цайраар хийсэн батарейг дахин ашиглахад илүү хялбархан байдаг гэж байгаа байхгүй. Одоо миний мэдх юм бол хамгийн ойрын ийм цайрын батарейны жишээ бол сонсголын аппарат. Сонсголын аппарат гэдэг чинь юм чихвч шиг тий. Тэр чинь өөр юм агуу жижигхэн юм батарейтай. Тэр бол ерөөсөө цэвэр цайраар хийсэн батарейнууд явж байдаг. Сонсголын аппаратууд бол ерөөсөө дандаа юм цайрын батарейнууд явж байдаг. За мөн хүний биолог руу орох юм бол одоо нөгөө эхлээд хоёулаа эрүүл мэнд ярьсан шүү дээ. Цайрын дутагдлалд орох юм бол ингээм амьд гэх юм. Нөгөө талаас яагаад тэгвэл дутагдлалд орохоор ингэж байгаа юм гэхээр ерөөсөө цайр гэдэг нөхөр чинь бидний биед байдаг 300 төрлийн энзимүүд байгаа шүү дээ. Хамаг энергиудыг бий болгож идэг зүйлүүд байгаа тийм. Тэдгээрийн хамгийн гол батарей нөхгүй. Түрүүн батарей гэдсэн шүү дээ. Цайраар тэгэхээр эс гэдэг зүйлийн чинь хамгийн чухал энергийн тэр зүйлийг бий болгож байгаа юм нь цайр واخгүй. Мөн дээрэс нь цайр гэдэг маань өөрөө T-эс буюу одоо нөгөө дархлааны эсийг дэмжиж идэг. Тийм учраас нөгөө яах нь цайр нь одоо тодорхой хэмжээнд зөв тунтайгаа байх юм бол хүний дархлаа сайн байдаг байх юм шүү дээ тий. Мөн нэмээд эс хуваагдах процесс гэж байгаа тий. Бидний одоо жишээ нь биеинд байгаа за тархины эсийг тооцохгүй, тархи мэдрэлийн эсийг тооцохгүйгээр их биеинд байгаа эс бол 2-3 сарын хугацаанд бүрэн ингээд солигдоод дуусч байгаа шүү дээ хуваагдаад. Тэр эс хуваагдах процесс, ДНХ синтезд орох процесс өөрөө бас цайраас шууд хамаарч идэг байхгүй. Тэгэхээр нөгөө цайрын дутагдлалд орохоор үс унах чинь аргагүй байхгүй. Нөгөө үсийг тэмцээд ингэж явах хэвээр цайр чинь тэмцээ байхгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр чи үс унана. За мөн одоо нөгөө арьс нөхөн түлжих. За үрчлээ. Яг нөгөө шарах удаан идгээд ирэх юм бол бас идэхгүй удаад ах юм бол цайрын дутагдал гэдэг шүү. Цайрын дутагдал. За амархан үрчлээ тогтох юм. За ингээ харах юм бол бас анзаараа. Нөгөө нэг үрчлээний эсрэг тос гэх мэт те. Ийм бүх тос, ийм бүх маск бүтээгдэхүүнүүдэд цайр агуулгдсан байдаг байхгүй. Та хэд ингээ бүр ингредиентсэн зорж байгаад хараарай. Тинчээ ингээ цайрын давхар эслүүдийн байнга явж идэг. Тийм учраас ингээ цайр бол агуу чухал юм элемент гоё. За нэг гэтэл бас юм харамсалтай зүйл өнөөдөр дэлхий дээр байна л та. Тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө нэг жилийн хугацаанд хагас сая гаруй хүүхдүүд өнөөдөр цайрын дутагдлалд орсон байдаг гинэ. Тэгээд зарим бүр үхлийн ирмэг тулцсан байж идэг. За дэлхийд даяар харах юм бол 5 хүн 4 хүн дутмын нэг нь 2 тэрбум хүн гэсэн цайрын дутагдлалд орсон байдаг. За энэ нь бол ерөөсөө тухайн хүмүүсийн амьдарч байгаа орчин ихт нөлөөлж байгаа. Манай Монгол шиг газар тийм ялангуяа энэ өмнөд Аз тэр хавьд очдог. За Монгол шиг эрс суур амьсгалтай газар. Мөн нөгөө нэг өсөглөн буюу хоол хомс газар цайрын дутагдлалд хүмүүс орцсон байдаг. Тэгээд ялангуяа тийм газруудын нөгөө хүүхдүүдийн өсөлт бага байдаг, амархан өвчнөд өртдөг автдаг гэх мэт те. Өвчин тусдаг ямар ч олон өөр хэрэгэлчээвгээ өвчин тусдаг юм байгаа байхгүй. Тэгээ ийм газар бас хамгийн харамсалтай нь хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байдаг юм. Тэр нь бас ингэ цайраас давхар нөлөөлөл цайрын дутагдлаас болж одоо бий болж идэг гэж байна. Тэгсэн цайрын дутагдал өөрөө бас их аюултай байна. Яасан гэхээр нөгөө нэг юм муухай чөтгөрийн тойрогтой хүн цайрын дутагдалд оронгууд дархлаа судардаг. Дархлаа судрангууд өвчин тусах магадлал ихсдэг. Өвчин тусангууд дагаад дахиад цайрын дутагдалд орчдөг. Тэгээл ингээ нэг юм нэгнийгээ дэмжиж байдаг муухай чөтгөрийн тойрог байхгүй. Тэгэхээр ерөөсө цайрыг бол өнөөдөр ихэнх эмчнэр ингээд үзүүлээд те бие үзүүлээд тэгээд хэрэгтэй бол нэмэлт бүтээгдэхүүн маягаар авч явах хэрэгтэй. Хоол унднаасаа заавал авч явах хэрэгтэй. 7 хоногт нэг удаа жишээ нь загас идэж явах хэрэгтэй гэдэг ч юм. Тийм зүйлүүдийг зөвлөд юм бил. За үүнээс гадна бүр сонирхолтой нэг юм цайранд байгаа. Тэр юу вэ гэхээр дахиад хүүхдтэй холбогдно. Хүүхэд яаж үүсдгийг бид нар бүгд мэднэ тийм үү. Эмэгтэй хүний өндгийн эс байгаа. За эрэгтэй хүний сперм байгаа тийм. Өндгийн эс сперм хоёр нийлээд тэнцээ үр тогтох процесс бий болдог тийм. Тэгэнгүүт хүн төрөлхтөн нэг юмыг ингээд түүхийн хувьд шин зэн зэвэнд яригддаг гэсэн байна л та нэг амьдралын оч гэж хэлдэг штэ тийм.
амьдрал бий болж байгааг амьдралын оч бий болно гэж ярьдаг. Тэгэхээр энд юу болсон гэхээр Эрдэмтэд энэ процессыг бараг 100 гаруй жил ажиглах гэж хичээж байгаад намайг бакалаврт байсан гэдэг чинь 10 хэдэн жилийн өмнө амжилттай ажигласан байхгүй. Тэр нь яасан бэ гэхээр өндгийн эсэнд сперм явж орлоо штэ. Нэгснээр тийм чи үр тогтлоо тий. Тэрийг хоёулаа микроскопоор харж яах гэж төсөөлөе л доо. Яг тэр үед юу болдог вэ гэхээр гэрэл цацардаг байхгүй өндгийн эснээс. Яг бүр ингээд одоо нэг баяраар бид нар солиот буудуулдаг штэ. Тэгээ ингээд солиот цацардаг тий. Яг тэр шиг гэрэл өндгийн эснээс цацардаг. За тэр нь бол ерөөсөө л амьдралын анхны оч واخгүй. Шууд тийм чи амьдрал бий болж байгаа гэдэг бий бол тий. Албан ёсоор үр тогч нэг гэдэг бий болж. Тэгэхээр ерөөсөө энийг одоо цайрын оч гэж нэрлэдэг. Zinc sparks гэдэг ангах байна. Ерөөсөө ингээд саяхан 10 хэдхэн жилийн өмнө бид нар амжилттай ажиглаж чадсан байна. За өнөөдөр тэгвэл бүр энэ процессыг ажиглаад юу бид нар мэддэг болсон бэ гэхээр тухайн өндгийн эс маань хэр хэмжээний одоо гэрэл цацруулж байна те эр бэлгийн эстэй нийлээд хэр хэмжээний гэрэл цацруулж байгаагаас нь хэр хэмжээний цайр тэнд одоо ялгарч байгааг нь мэдчихээн гэсэн. Яагаад вэ гэхээр эр бэлгийн эс маань өөртөө маш их хэмжээний карбон тэгээд явж байгаа. Тэгэнгүүт өндгийн эсийн дотор оронгуудаа тэр карбон нь өндгийн эсийн дотор байгаа цайрыг шахаад гаргацдаг байхгүй. Тэгэнгүүт цайр маань тэнцээд гэрэлтэж харагддаг. Гэрэл цацруулдаг гэсэн. Тэгэхээр хэр их хэмжээний цайр тэнцээ ялгарч гэрэл цацруулж байгаагаас нь тухайн өндгийн эс ирээдүйд хэр одоо дархлаа сайтай, хэр одоо бойжилт хэр сайн байх нь вэ гэдгийг таамаглаж болно гэж байна. Нэг гэсэн доо тухайн үр тогтлоо гэхэд тухайн үр тогтол бойжилт маань хэр одоо амжилттай тэгээ хэр эрүүл явах вэ гэдэг бид нар энэ маягаараас таамаглаж болно гэж байна. Тэгэхээр энэ судалгаа бол одоо ч хийгдчихэдэг. Тэгээ ялангуяа одоо нэг үр тогтоох одоо байгалаараа биш үр тогтоож жимсэн хүүхдтэй болдог хүмүүс байдаг шүү дээ тий. Би жоохон буруу хэлж магадгүй шүү манайх ингээд. Надаас хол салбарын юм болохоор. Тэгэхээр тийм байдлаар одоо жишээ нь тухайн үр тогтоход гаднаас нь бид нар хамгийн наазах нь ямар индикейшн тухайн тогтсож байгаа үр маань тий бойжилт өндөртэй байхаа гэдгийг ажиглахдаа ерөөсөө тэр хэр хэмжээний гэрэл гарч байна тий. Агүй гой гэрэлтэй цацарч явах юм бол энэ бол ерөөсөө ирээдүйд маш сайн үр тогтсон байна. Бойжилт агүй сайн явагдах нь гэдгийг таамаглаж болно гэж. Тэр ийм сонирхолтой зүйл хүний биеийн биологи бас давхар явагддаг байгаа. Надад бол энэ ерөөсөө айгүй гайхалтай санагдчихсэн. Бүр би нөгөө бакалавр тахтаа л оюутан байхдаа л уншаал хөөх гэж бодчихсон. Тэгээд манай сонсогч нар интернетээс хайгаад бүр YouTube-с бичлэгийг үзэж бол яг микроскопын дотор өндгийн эс байгаа эр бэлгийн эс явж оронгоо тэнцээ ингээ гэрэл цацарч байгаа үзэгдэл бий болж идэг. Тэр бол амар хасаа сонирхолтой үзэгдэл байгаа байхгүй. ертөнцөөр ярих юм бол маш олон ус төрөгчийн атомууд хоорондоо нийлээд од болохоос өмнө тэр чинь өөрөөсөө гэрэл гаргахгүй шүү дээ. Од болно гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр хоёр ус төрөгчийн атомын хооронд цөмийн нэгд гурвал бий бол тэр үед тэнцээ анхны игнишн буюу анхны одны гэрэл цацарч байгаа байхгүй. Тэгээд од гэдэг систем тэнцээ аль биесээр бий болж байгаа. Яг тэр шиг хүний биеийн дотор хамгийн анхны одоо ам бий боллоо тий. Хүн бий болоход тэнцээ бас гэрэл цацардаг байгаа байхгүй. Ингэж харах юм бол амар гайхамшигтай байна. Манай байгаль бол өөрөө. Тэгэхээр цайр гэдэг нь ерөөсөө ингэ хүнтэй бол зайлш ингэ маш нэгт холбоотой, маш юм гоё сонирхолтой элемент байсан байлээ. Тийм байна. Би нөгөө цайрын дутагдалд орохоор нөгөө өргүү алдаг малдаг гэж сонсчихсан. Тэгээд яг энтэй холбоотой юм байна л да. Ямар юу юм бэ? Өмнө нөгөө бэлгүүнтэй би нэвтрүүлэгт орохдоо хоёулаа ч нөгөө сууднуудын тухай ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээ би хими элементийг хэрхэн нээсэн бэ? За яста огт мэдэхгүй юм л ярих нь дээ гэд ингээд орсон чинь яг нэг юм чи эрдэмтний тухай бүр ингээд суудны тухай ярьж байгаа юм шиг ямар гой сонирхолтой юм бэ? Тий, нэрээ бас нөгөө нэг цайраар ерөөсөө нөгөө эр бэлгийн эсэн дэх цайрын агуулмжаар нь тухайн хүний үр тогтох чадрыг бас шууд хэмждэг юм гэсэн. Тэгэл мэдчихдэг гэж байгаа. Тэгэхээр цайр бол бүр ингээд юм маш олон юмны индикейшн болж чаддаг. Айгу мундаг элемент байгаа байхгүй юу? Супер баттар шиг элемент байна. За баярлалаа. За маш их баярлалаа бэлгүнэ. За шинжлэх ухаан танигдгоо од мөндөр суваг үзэг сонсогчдод хими элементийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлгээ хүргэлээ. За та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телегоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel машинтай болдоо урамшууллаараа Skytel компани за мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллалаа. Хятадаас Ланжаа хотоос бэлгүүн физикч бэлгүүн манд холбогдож нэвтрүүлгээ өргөлээ. Баярлалаа бэлгүнэ. Баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.